Эрдэнэт гишүүнээс тавьсан асуулгатай холбогдуулаад бас бид нар бас энэ онцгой анхаарахаар нягтлж үзэхээр дараагийн байнгын ордын хуралдаан дээр ч гэсэн тайлангуудыг сонсохоор бас асуудлууд байна гэж харж байгаа. За нэгдүгээр төсвийн байнгын орон энэ үндэсний аудитын газраас хийсэн өрийн удирдлагын стратегийн дунд хугацаанд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн явц 23-оос 25 оны стратегийн баримтчгийн хэрэгжилтийг бол хийсэн байна. Тэгэхээр би ойрын хугацаанд бас энэ холбогдох байнгын ороонд буюу төсвийн байнгын ороонд энэ засгийн газрын өрийн удирдлагатай холбоотой асуудлыг танилцуулаач гэдэг асуудлыг тавих гэдэг. Энэ бол манай байнгын орооны гишүүд энэ өрийн удирдлагатай холбоотой, эрсдэлтэй холбоотой асуудлууд дээр бол онцгой анхаарах шаардлага байна гэж харж байгаа. За би зүгээр эндээс онцлоод хэлэх гээд байгаа асуудал маань бол нэг талдаа одоо бид нар бол энэ яг та бүхний гаргасан энэ өрийн удирдлагатай холбоотойгоор гадаад зээл тусламжийн хяналтгүй байгаа энэ асуудалтай холбоотойгоор тавьсан дүгнэлтүүдтэй бол 100% санал дүгнэлт нийлж байна. Энэ дээр нэг талдаа бид нар гадаад өрийн удирдлагыг сайжруулах зайлшгүй шаардлага бол байна гэж хараад байгаа. Тэгэхээр үндсэндээ одоо бид нар энэ өрийн үлдэгдэл гадаад зээлийн өрийн үлдэгдлөөр их нэмэгдэж байна. Тэр дундаа ирэх 2026 оны төсвөр нэрсэн үндснээр бол 51.2 их найд бол хүрэх гээд байгаа. Нийт дотоодын нийт бүтээгдэхүүний маань 43.8% бол үндсэндээ гадаад зээл тусламж буюу өрийн үлдэгдэл бол бий болж гарч ирж байна. Тэгэхээр энэ бол нэг талдаа бид нар зайлшгүй анхаарах ёстой. Энд дээр тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг хийх ёстой асуудал байна. Дунд хугацаанд төсөв санхүүдээр бол эрсдэл учруулах асуудлууд байна. Улс орон өөрөө энэ эрсдэлтэй зүйл дээр бас тодорхой анхаарал хандуулж гарахгүй бол болохгүй байна. Зөвхөн өрөөс гадна бонд өрийн баталгааны асуудал жил бүр нэмгэж байгаа асуудал байна. Та бүхний дүгнэлтээр бас энэ гарсан байна. Энэ өрөөх бид нар зайлшгүй анхаарах ёстой асуудал. Үндсэндээ би зөвхөн 2026 онтой холбогдуулаад хэлэх юм бол гадаад зээл бондод 3.7 их 80 төгрөг буюу ийм одоо өрийн үйлчилгээний хүүгийн зардлыг бол бид нар төлөх нэ. Өрийн үйлчилгээний хүүгийн зардлыг төлөх. 3.7 их 80. За үндсэндээ 365 хоногтой хуваагаад үзэх юм бол бараг өдөрт Монгол улс бол 10.1 тэрбум төгрөгийг бол төлж ийн гэсэн үг болж байгаа. Өдөрт бид нар 3 цэцэрлэгийг бол өрийн үйлчилгээнд төлж ийн гэсэн үг болж байгаа. Гадаад өр болон бондтой холбоотой, үн цастай холбоотой энэ өрийн үйлчилгээний зардлууд. Тэгэхээр энэ дээр бол би та бүхний гаргасан дүгнэлтүүтэй бол бүрэн дүүрэн санал нэг нь нийлж байгаа. Байнгын ороо болоод холбогдох байнгын ороо бид энэ асуудлыг бол онцгойлон авч үзэж цаашид энэ дунд хугацаан дээр төсөв санхүү дээр ямар нэг эрсдэл байхгүйгээр бол анхаарах зайлшгүй шаардлага байна. Мөн дээр нь энэндээ холбоотойгоор бол орон нутгууд, аймагуд үн цас гаргадаг. За мөн дотоод зээлэг болоод гадаад зээлийн хэмжээг нэмэгдүүлж байгаа асуудлуудыг бол хязгаарах зайлшгүй шаардлага. Үг хэлсэн үү? За 5-2 Магнас өндөр. Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. За 2025 онд гүйцэтгэх аудитын сэдвийг одоо өнгөрсөн оны 12 сард төсвийн байнгаараа баталж өгсөн. За энэ дээр бол хуулийн дагуу хийгдэх 17. За бодлогоор хийгдэх 24 ингээ нийтдээ 41 сэдвээр одоо манай аудитын байгууллага энэ 25 онд аудитыг хийж гүйцэтгэж байгаа. За энэ хүрээнд бид нар энэ засгийн газрын шугамар хандивлагч орон олон улсын байгууллагаас авсан зээл тусламжийн ашиглалт үрдэн сэдвээр 21 онд хийсэн байдаг үлээ. За өнөөдөр бол хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт үүрэгөө сэрдэвцэх үүсгэлийн аудитыг 23 онд бас хийсэн байна. За мөн өрийн удирдлагын стратегийн дунд хугацаанд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн явцыг 23-оос 24 оны байдлаар гаргасан ийм одоо гүйцэтгэлийн аудит хийж гүйцэтгсэн. Ингээд эндээс харахад бол бид нар нэг 7-8 одоо нийтлэг ийм алдаанууд зөрчлүүд байнга давтагдаад байна гэдэг ингээд одоо Эрдэнэт гишүүний асуултан дээр нэлээд тодорхой бол хэлсэн. Цаашид анхаарах асуудлуудаа бас хэлсэн байж байгаа. Тэгээд аудитын энэ гүйцэтгэлийн аудитын сэдвийг байнгын ороогоор ярих үед бол бид нар дэлгэрэнгүй бас энэ тал дээр мэдээлэл гишүүдэд өгөх ийм болцоо бол байгаа. Гадны зээл тусламжийн ашиглалттай холбоотой асуудлыг анхаарах нийтлэг тийм зайлшгүй шаардлага байна гэж бол ингэж үзэж байгаа. За Эрдэнэт гишүүн дэгийн тухай хуулийн 114-ийн 1-2-т холбогдох албан тушааланд асуулт хариулсны дараа асуулт тавьсан гишүүн 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх, тавьсан асуулттай холбоотой өөр асуулт асуух гэж
заасны дагуу улсын их хурлын гишүүн Эрдэнэлд асуулт асуунаа. Өө тийм тодруулах юм. За тодруулъя. Тэмүүлэн гишүүн микрофон. За бид нэр өнгөрсөн онд 2025 оны төсвийг бол 24 оны 12 сарын 12-нд баталсан. 12 сарын 12-нд бид нар батлахдаа улсын их хурлын 54-р тогтоолыг баталсан байгаа. За энэ тогтоолоор аудитын байгууллагад буюу засгийн газарт бол нэг үүрэг даалгавар өгсөн. Аудитын байгууллагууд засгийн газар хоёрт. Энэ бол юу вэ гэхээр засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтээр бол үнэлт дүнэлт хийгээч. Тусгай сан бүрийнхэн зориултаар нь төсвөлөлт зарцуулалт болгон дээр нь бол гүйцэтгэлийн аудит хийгээч гэдэг асуудыг тавьсан. Энэ бол үндсэндээ бид нөхөн өнгөрсөн жил төсвүүдээр ажилласан ажлын хэсгийнхнаас гаргасан санал байгаа. Тусгай сангийн энэ сан тус бүрийнх нь бол зориултууд нь, төсвөлтүүд нь, зарцуултууд нь бол үрээшгүй байна гэдэг асуудал бид нар хөндөж гаргаж тавьсан. Энэ дээр тодорхой хяналтыг бол хийх ёстой байна гэдэг асуудыг тавьсан. 2025 оны хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэг гэдэг үүрэг даалгаврыг засгийн газар аудит өгсөн. Энэ ямар гүйцэтгэлтэй байна? За 5-2. За асуултанд тодруулж хариулъя. За энэ засгийн газрын тусгай сангуудаар одоо жишээлбэл санхүүгийн тайлан жил болгон хуулиар ордог бүх байгууллагуудад. За энэ хүрээнд бол бүх одоо тусгай сангийн санхүүгийн тайлан бол нэгтгэж байгаа. За яг үйл ажиллагаа гүйцэтгэл нийцэлтэй холбоотой асуудлаар бид нар за жишээлбэл боловсролын зээлийн сангийн одоо аудит бол хийгдээд дууссан, шалгагдагч байгууллагаас одоо хамгийн сүүлийн тайлбар саналаа ирүүлсэн одоо бид нар өнөө маргаашгүй байнгын ороонд оруулж ирнэ. За хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн асуудалтай. За энэ сэдвээр хөдөө аж ахуйн одоо яамны дэргэдэх хэд хэдэн сангуудын асуудлаар бид нар орцсон энэ 10 сардаа багтааж одоо тайлангаа өгнө. За ер нь сангуудын юуг бол төлөвлөснийхээ дагуу хийж байгаа. Төсвийн байнгын орооны За 5-2 гүйцэд хариулъя. за төсвийн байнгын орооноос баталж өгсөн сэдвийн хүрээнд бид нар энэ ондоо багтаагаад энэ холбогд орж ирэх ёстой зээлийн сан, ахмадын сан, за бусад одоо боловсролын зээлийн сан, хөдөө аж ахуйн яамны харьяа ингээд бүх сангуудын юмыг үзэж байгаа учраас энэ ондоо багтаагаад бид нар хугацаанд өгчнө. Зүгээр зарим нэг сэдвийг бид нар бас он дамнуулж хийх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Энийгээ бид нар сэдв батлахтаа бол цуг оруулж ирээд байнгын орооныхаа гишүүдтэй ярилцаж саналыг авна гэсэн юм тооцоо хийж байгаа. Ер нь бол юу хийгээд хугацаанд өгнөө. Зүгээр хаврын чуулганд бол амжихааргүй ийм одоо ажил одоо байсан. За Эрдэнэлд гишүүн. Нэм